Энд үеийн мэдээ 6 дахь үеийн дархан мегмар сүрэнг онцолж байна. Тэрээр дарханы урлалаа хийхээс гадна морь ууж, шүлэг найраглал бичих, шатар тоглох зэрэгээр хоббигоо хөгжүүлдэг. Үндэсний соёлоо өвөө тээж яваа. Тэрээр сүүлийн үеийн дархчуудад ур чадвар нь байвч ухаан нь дутвал уран бүтээл болж чадахгүй гэдгийг захиж байна. Мегмар сүрэнгой Баянгар аймгийн Бууцаагаан суманд малчин айлд төрж өсчээ. Аав нь дархан хүн байсан тул тэрээр багаасаа дархан ухаанд суралцсан байна. Мегмар сүрэнгой хүнд механизмын засварчин, кранист мэрэгжилтэйч түүнээс гадна олон зүйлд сонирхолтой. Тэрээр алт мөнгөн идэл урлаж, ур гаргахаас гадна ухаан зарахыг хичээдэг болохоо хэлж байлаа. Одоо миний гар хөлж ирэх юм байхгүй шүү дээ. Муухай болсон. Тэгтээ жижиг юм байхгүй. Жишээлх юм бол энэ эмгийг гараас гаргаад нэг 5 хоног шүрийн хийлээд тий хүн гоёх гэдэг чинь мэгтэй хүн тий тэр ер нь яг ингээд нэг 60 хэдэн жил нухацсан яг нарийн дотоод тархан болж байгаа юм шиг л дээ. Одоо нөгөө мөнгө цаас амьдрал залуу байх ч юм бол энийг маргааш гаргаж нэг хүүхдийн сургалтын төлөөр нэг хог бааг гэдэг. Тэгэхээр маргааш нь даа нэгэнд нөгөө гэдэг цаашаа хүүхдийн сургууль би 4 оюутантай байж үзлээ бардгүй юм байл шүү. Тэгж хийжсэн. Би бол одоо дархан болж байна л. Мегмар сүрэнгой мөн шүлэг яруу найрагт сонирхолтой. Өнөөдрийг хүртэл тэрээр 100 орчим шүлэг найраглал бичжээ. Тэрээр дотоод сэтгэл мэдрэмжээ бичиж илэрхийлэх дуртай тул цаашид ном бичгээр төлөвлөсөн байна. За мөн хандаа зориулан шүлэг бичснээ анх удаа уншиж өглөө. Дархан бэр улсад алдарсан цодон билээ. Даруухан айлн гэртэн тусан наран юм билээ. 70 жилийг хамт туусан буянтан чи. Дайнд байхгүй жаргал хатуусан заяа минь чи. Монгол өдөр дээр нэг хэдэн мөрүүлдсэн шиг байна. Монгол соёлтой жирийн нэгэн сүн ээжид мөн камер амгадан байхын ерөөлөргөө. Манай намхан борхон гиган дарих минь миний номхон борлоо би чам өдөртэй. Манай үг чинь одоо яах зүрхүүдтэй толгой өгнөс. Өөрөөр яах зүрхүүдтэй аштай босгоод устаар удаач үлхэлтэй. Өдөө тэргээд төвшөөл явсаргаад өдөө болчихлоо. Сайн нь бол арынх нь одоо нэг таадаг. Арынх нь нөгөө миний арыг тэр хүн даадаг штэ гэдэг шиг тэгээд арын даагаад тэгэл дааж яваа байлгүй өдөө болоо тэгээд чи даахгүй гэж шийдэхгүй л тэгэхээр дааж бол юм байлгүй. Тэг чи хийлээ да. Тэг хэдэн хүүхдээ гавд баяр хүргэе. Надад зориул шүдэг өчсөн талархч бай. За мөн тэрээр болоогүй 1972 оноос морь уйсан байна. Нутгийнхаа 100 жилийн ойгоор соёлын насны морь уйж айрагдулж байжээ. Түүгээр зогсохгүй шатар тоглож хэд хэдэн удаа дүүргийн аврах болж байсан гэд түүнд сонирхдаг зүйл олоо. Тэрээр бие ирүүл ухаан саруултал хөдөлж чадахгүй болох хүртлээр сонирхдаг зүйлстэй үргэлжлүүлэн шамтгаа хэлж байсан юм а.